Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээр сонгонтой өсгөр мантуу хамтдаа эцгээе. 320 мл бүлээн осыг бэлдээд дээрээс 10 г сахар, 6 г дорооч хийж өгнө. Ингээд сайтар утгаад 600 г гудал хийгээд зуурч бэлдэнэ. Зурмгаан 40 минут амраана. Энэ гоё ингэж хөөсөн байгаа. Тэр хөөсөн зурмгаа 2 хэсэг хуваагаад зөв хэлбэртэй элдэж өгнө. Дээрээс нурамлын тос түрхээд давс цэцэн, давсаа баг цэцэн. Энд сонгоно дээрээс нь цэцэж өгнө. Энд хоёр талаас нь ижил хэмжээтэй хуйлаад тасдахтаа хэмжээ нь нэгэн чигэд хэмжээтэй тасдна. Ингээд дээрээс нь тосолж өгнө. Тэгээ хоёр ширхэг гурлыг давхарлаад дундуур нь савхаар дарж өгөөд жагаад савхаа дундуур нь хийгээд эргүүлээд хэлбэрт оруулна. Маш гоё хэлбэртэй болдог. Ингээд хуурай хоол, шилтэй хоол аль алинд нь итгэхэд маш гоё болдог. Ингээд мантуугаа 15 минут амраасны дараа жигнэн 20 минут жигнээд жигнэсний дараа тагийг авахгүй 10 минут байлгаад ийм гоё өсгөр мантуу бэлэн боллоо.